Сайн уу Жим, яасан бэ? Чи гунигтай харагдаж байна. Юу? Яагач вэ? За альвэ Жим, надад иймэрхүү асуудлыг шийдэх тал дээр туршлага бий шүү. Би чиний насан дээр ямар байснаа санаж байна. Би чамд тусалж чаднаа. Жэйн, чи бит хоёр чацуу шүү дээ. Үгүй ээ. Би чамаас 17 хоногоор ихч. Шилжилтийн нас гэдэг нас бий гүйцэн том хүн болох замдаа дайрч гардаг сонирхолтой боловч амаргүй үе байдаг. Өөрт тохиолдоод байгаа зүйлсээ эсвэл юу мэдэрч байгаа тухайга ярьж болох ядаж нэг итгэдэг том хүнтэй байх нь ихээхэн тустай шүү. Зарим хүмүүст эцэг эх, эмээвөө, ах эгч, аав, нагц эгч нар нь тусалдаг. Харин зарим нь хамаатантайгаа өөрийн сэтгэл санааны асуудлыг ярьж хувийн юм асуух нь эвгүй байдаг гэдэг. Хэрвээ чамд ч мөн тэгж санагддаг бол багш, дасгалжуулагч, ах эгч эсвэл найз чинь аав ээж нь асуудлаа итгэж ярих, өсвөр насаа аюулгүй тулж өнгөрүүлэхэд чинь тус болох хүмүүс байж магадгүй. Зарим томчууд тийм ч сайн сонсогч байж чаддаггүй. Тэд заримдаа хитэх, ярьж, залуу хүмүүст юу бодож, юу мэдрэхийг нь заах гэдэг. Заримдаа томчууд хүүхэд залуусыг сэтгэлээр унсан, ууралсан, эсвэл бүр хүнд дурлсан гэхэд итгэдэггүй. Гэхдээ чамайг сонсох том хүмүүс ч бас бий шүү. Чиний хэлэх зүйлийг бүрэн сонсох хэмжээнд чамайг хүндэлдэг залуу наснд ямар байдгийг санаж чамайг шүүхгүй. Юу хийхийг чинь байнга заахгүйгээр чамд тусалж чадах хүнийг олох нь чухал. Зөв хүнийг олох амаргүй ч мэднэ. Өөрийн эргэн тойрны том хүмүүсээ ботоод үз. Чи тэдний хэнийг нь бусдад сайн зөвлөгөө өгч байхыг сонссон уу? Тэр хүн яг чамд хэрэгтэй хүн мөн эсхийг жижиг зүйлсээр шалгаад үзээрэй. Нэгэнт итгэж болох хүнээ олсон бол тэр үргэлж чиний дэргэд байж өсвөр насаа туулж өнгөрүүлэхэд чинь чамд тусалсаар байх болно. Би тэрэнд хайртай гэж бодож байна. Гэхдээ яаж хэлэхээ мэдэхгүй юм. Анхны хайр. Хүүхдүүд минь. Хэдийгээр 2 сарын өмнө болсон ч гэсэн би өөрөө анхны дурлаа өчигдөрхөн мэтэл санаж байна. Amazing.org веб хуудасаар бидэн дээр зочлохоо битгий мартаарай. Мөн миний YouTube суугаар аялаж өөр олон бичлэг үзэж болно шүү. Баяртай.